Шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон хөтлөгч Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи болон од мөндөр суугийн алтан гишүүд ивент гэдгийг та бүгд төрөж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хоёул өнөөдөр хаашаа хизээр баялах вэ? Цаг хугацааны хувьд 2010 оны 12 дугаар сарын 17 яг тоочны нэг өдөр очино. За газар нь бол Түнис улс. Одоо Африкийн хамгийн хойд зүгт байдаг. Одоо алдарт Карфагены бүрэгдүүд гэж өөрсдийг нэрлэх дуртай Түнис гэж улс байгаа тий. Мухаммед Боу Азизи гэдэг нэртэй 26 настай гудамжинд тэрэг төрж жимс зарж амьдардаг. Одоо нэг тийм хүнийг одоо тэргийг нь цагдаа нар нур агаад одоо жимс ногоог нь хураагаад за өөрийг нь алгадаж унгаас нь зодсон барьсан. За тэгээд нас урсан эцгээр нь доромжилсан. За тэгээд унгаачаад араас нь нөлмсөн. Нэг тийм үйл явдал болсон. Энэ бол маш олон удаад нэлээд хэдэн жил үргэлжилсэн тийм үйл явдал мэлээ л дээ. Нөгөө яг тухайн үед нэг тийм зөвшөөрөл аваагүй гэдэг шалтгаанаар л одоо юу ч одоо тухайн үед гэхдээ яг юу хууль зүйн эрх зүйн орчин тодорхойгүй үнэхээр зөвшөөрөл авах шаардлагатай юу гэдэг нь тодорхойгүй. Тэгээд зүгээр л дээрлэж байгаа байхгүй тэр хүнийг. Тэгэхээр одоо нэг үүргийн худалдаачин байсан байна. Тий, педлер тий одоо үүргийн вендор гэдэг шүү дээ. Вендор тий. Тийм хүн байсан. За тэгээд тэр одоо тэгж доромжлаад тахаар нийцэст нь одоо тэр 12 дугаар сарын 17 оны 11 цаг 30 минутын үед Мухаммед Боу Азизи гэж тэр хүн хотын захиргааны байрны гадаа очиод та нар намайг яаж амьдргэвэ гэж хорилоод тэг өөр дээрээ бензиасгаа шатаацсан. Ийм үйл явдал болсон. Тэсгэл алдсан байна. Тий. Тэгэхээр ганц удаагийн үйл явдлаас мэдээж тэхгүй шүү дээ. Тийм үйл явдал болсон байгаа. За энэ аимшигт явдлаас Арабын ертөнцийг бүхэлдэн нөмөрсөн одоо Арабын хавар Arab Spring гэдэг нэртэй тийм одоо хувьсгалын асар хүчтэй давлгаа бий болсон. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань энэ Арабын хавар гэдэг хувьсгалын давлгааны талаар ярих гэж байгаа. Энэ нэг 10 оны сүүл, за 2010 оны сүүл, 2011 оны ихээр энэ төөмөр мэт авалдсан жагсаал цуглаан, бослого тэмцэл. За эднэр нь бол одоо суудалтай хуулз мэт гүн бат шигдсэн удирдагчдыг түлхэн унгаж бүс нутгийн геополитикт оргиосон тийм үйл явдал болсон байдаг. Түнисийн нэгэн жижиг тосгоноос эхлээд ойрхот орно. За умарда Африкийн улсуудыг нөмөрсөн энэ хөдөлгөөнд гол төлөв ерөөсө залуучууд, баг бүгд яг залуучууд байсан. За тэгэд олон 10 жил үргэлжилсэн авторитар дэглэмүүдийг одоо эцэс болгохыг шаардсан тийм одоо хувьсгалын үйл явдал болсон. Ерөнхийдөө 1989 онд зүүн Европт төмөр хөшгөний нурсан үйл явдал болсон шүү дээ тий. Тухайн тэрнтэй адилтгаж үзэж исэн байгаа юм чинь бага авторитар дэглэмүүд ингээд унаал барууны салхи ороод гээл тий. За одоо энэ бүх үйл явдал Арабын ертөнцид хэрэгжих нэ, Арабын ертөнцид өрний салхи сэвэлзэхтэй гэж тухайн үед харж исэн харамсалтай баг 100% эсрэгээрээ бүх юм болж одоо өөрөөсөн аимшигтай юм. Тий хоёлаа тэрлээ таарна. За мэдээж одоо бүх юм сайхан байж итэл нэг хүн зулын гол болсноос болоод энэ үйл явдал тийм тэмцэл өрнөөгүй. Арабын хавар гэд энэ хувьсгал тэмцэл өрнөсөн энэ одоо давлгааг нэг 5 гол шалтгаанаар тайлбарлаж болж байгаа юм. За нэгдүгээрт мэдээж хэрэг олон 10 жил үргэлжилсэн дарлал мөлжлөх гэж байгаа. За Түнис улсаас эхлээ яг одоо хувьсгалын анхны оч гарсан тэр улсад бол Зине Эл Абидин Бен Али гэдэг удирдагч 24 жил суудсан байсан. Египтэд хоосны муу бараг 30 жил суудсан. Лив улсад Муаммар Каддафи 42 жил суудсан. За Сирд мэдээж нөгөө алдарт Башар аль-Асад 24 жил. Одоо сая 24-нд унсан шүү дээ. Тэгтээ 24 жил болоод гонж байгаа байхгүй. Энэ Арабын хавар өрнөхөд бол 11 жил болцсон байсан. Ер нь 8 жилээс удсан л гэдэг чинь дарангуй шинжтэй болсон гэсэн үг шүү дээ. За Йемен улсад Али Абдулла Сале гэдэг одоо дарангуйлагч 22 жил суудсан байсан. Тэгэхээр үндсэндээ Арабын ертөнцийн сая нэлээд гол улсуудыг дурдлаа шүү дээ. Тэнд бол дандаа ийм одоо дарангуйлагч нар суудсан байсан. За хаан засгууд бол өөр асуудалтай. Тэр чинь бол би хаан юм чин гэдэг утгаараа сууж байгаа шүү дээ тий. Сауди Араб, Оман, Катар гэдэг ч юм. Тэд нар бол
өөр асуудлаа. Тэр нь бас айгүй сонины яст орж ирэх юм байлээ. Тэр нөгөө хаан засагт болсууд нь тий. За ийм дарангуйлагчд бий болоод байсан. Тэдгээр дарангуйлагчид одоо сонгуулийн лөөвөр эсвэл сонгуул огт хийхгүй тийм байдлаар одоо нийгэмдээ захиргаадлын нийгмийг одоо бий болгож цагдаагийн төртөө хэвлэлийн бүх юм одоо хэвлэлийн хяналттай цензуртай тийм байдлаар л оршин тогтнодог. Тэгэхээр энэ хүм эрх чөлөө иргэний нийгмийн эрх гэдэг бол энэ хүмүүсийн хувьд бол дайсаг нэгч үзэл хандлага гэсэн үг. Тэгэхээр нэг тийм ерөнхийдөө нэг дарангуйд нийгэм ер нь л хэврэг байдаг шүү дээ. Тодорхой хэмжээний салхи савир оруулж байхгүй бол тий. За хоёрдугаар гол шалтгаан нь болохоор шалтгаан мэдээж хэрэг бас авилга эдийн засгийн хямрал. Арабын ертөнцид бараг бүх улсад авилга газар авсан. Иргэд нь маш ядуу, барааны үн өндөр, ажилгүйдлийн түвшин асар өндөр тийм байдалтай. За нэг жоохон тухайн улс үндэстэндээ нэг гадаад дотоод сурсан ч юм уу эсвэл нэг тулгаатай өндөр потенциалтай нийгмийн өрн болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэднэр нь бол аядаг юм хийж бүтээ эсвэл одоо хөдөлмөр зүтгэлтэй хүмүүс хувийн хвшил байгуулад явъя гэхэд засгийн газар янз бүрийн одоо засгийн газар нь бол шатанда нефт авилгатай, байн гарын хаалгатай одоо нөгөө ер нь бол манайхтай бас ойрхон сонсогдож байгаа шүү дээ тийм л байдалтай. Тэгээд эдийн засгийн дороотл энэ чинь нөгөө нэг эдийн засагт ингээд шин юм орж ирэхин тулд эсвэл шин хүн одоо тоглогч болж орж ирэхин тулд эдийн засгч өөрөө байнга тэлж явах хэрэгтэй. Одоо шин боломжууд үүсэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл дороотж байгаа эдийн засагт бол шин одоо томоохон үйлдвэр юу хийж хэдэ тиймэрхүү юм орж ирэх боломжгүй. Тэгэхээр ерөөсө бүх юмар хоцрогдсон, бүх юмар хөмөгдсөн тийм л байдалтай байсан гэж харж байгаа. За 1980-аас 90-ад онд одоо залуучууд хүн амд асар өндөр хувийг эзэлж эхэлсэн гэдэг нь 3 дугаар том шалтгаан болж байгаа. Үнэндээ юу шүү 80-аас 90-ад онд төрсэн залуучууд. Тэгэхээр нэг бэби бούμийн үе болж таарч байгаа байхгүй. Тий. Тэгэхээр залуучууд ихэнхдээ эцэг мэдээж эцэг гэхээсээ арай илүү боловсралтай нийгэм эрхчлөөний мэдрэмжтэй тий. Дэлхийн улс орнууд яаж сайхан амьдраад байгаа талаар одоо илүү мэдлэг мэдээлэлтэй байсан. За даанч улс төрийн оролцоо нь ерөөсөй байнга хаагддаг. Тэр залуучуудын нэг дэвшилтэд үзэлтэй хүнийг улс төрд оруулдаггүй. За тэгээд мэдээж иргэний эрхчлөө байхгүй. Тэгэхээр одоо тэдний залуучуудын одоо бүх юмд тесрэхт хүрээд байсан. Ийм нөхцөл үрдэжсэн гэж байгаа. За дөрөвдүгээрхэн буюу энэ урд хожид ямар ч хувьсгалтай байгаагүй нэг шин том хүчин зүйл орж ирсэн. Энэ бол интернетийн 900 сошиал медиа гэж. За хиймэл дагуулын станцууд бий болсон те интернет, сошиал медиа. За ялангуяа сошиал медиа бол Арабын хавар гэсэн хувьсгалт амин чухал үүрэгтэй. Одоо үр гүйцэтгсэн. Энэ мэдээж одоо өрний технологийн нөлөө шүү дээ те. За одоо юу штэ. За интернет чинь бас нэг 90-ад онд үүссэн тэр гэдэг боловч одоо Монголын хувьд ч гэсэн бодглохлоор 2010-ад оноос эхэлж ер нь л кабелийн IPTV энтер гэдэг ч юм уу нэг тэгж нөө интернет ч нэг айл болгоны гэрт байдаг болсон тий. Тэгэхээр яг энэ Арабын ертөнцид яг бас тэгсэн л байгаа байхгүй нэг 2000-ад оны сүүлээр эхлээд 2010-ад оны эхээр ингээд дэлгэрсэн гэдэг ч юм уу тий. За Facebook, Twitter, YouTube за зүгээр Nokia-тэй хүн ч гэсэн утасаар мессеж чад хоорондоо ярьдаг ч юм уу тийм байдлаар холбогдох боломжтой болсон. За тэгээд одоо жагсаал цуглааныг маш нарийн одоо хоорондын координат сайтай тий бүгд зэрэг одоо хүчтэй харагдахын тулд бүгд зэрэг эхлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр юм координат аягүй сайн хийдэг болсон. За тэгээд хоорондоо мэдээлэлээ сайн түгэж ийсэн. Засгийн газрын харгислыг одоо үндсэндээ шууд бичлэг хийгээл аплод хийдэг. Тийм л одоо нөлөөтэй том нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаамаа. За 5 дугаар шалтгаан гэхэлэр одоо ингээд энэ тэнд үсэрсэн гочнууд буюу цочир үйл явдлууд гэж. За хамгийн их нэвтрүүлгийн хамгийн ихэнд ярьсан Мухаммед Бовазиziгээ тэр одоо Жимсний худалдаач байгаа. За тэрнээс гадна 2010 онд Александрия хотод Халид Саид гэдэг залууг одоо нэг залууг цаг танд барьж авч зодсон. Энэ бол бас Египтийн одоо Арабын хавар Египтэд өрнөхөд бас ингээд хувьсгалын очийг нь бадрах тийм үйл явдал болсон гэж үздэг юм билээ. За энэ мэт цочир үйл явдлуудаас эцэст нь Арабын ертөнцийн ард иргэд айдсын хязгаараад авсан энэ fear barrier гэж яриад байдаг. Дарангуй нийгэм дарлагдж байгаа. Тэгээд эцсийн үндэ бараг л алдах юмгүй болол тэгэл одоо эцсийн айдс тэр нөгөө нэг одоо л ер нь үхсэн дээр л болж тэр тэмцээд үхсэн дээр бол гэдэг одоо хязгаартаа тулж ижил одоо юм хувьсгал өрнөхтэй тулна шүү дээ. Тийм бэ нөгөө айж нандинах зүйлгүй болчихсон гэсэн үг юм. Тийм одоо
үйл явдал болж байна. За энэ хувьсгалыг одоо хоёулаа ер нь улс улсаар нь яриад явах. Яг тэгвэл энэ өрнөсөн байдал үр дагаврынхаа хувьд улс болгонд нэлээд ялгаатай. Тийм учраас одоо энэ за хамгийн их нь одоо энэ хувьсгалын очи бадарсан гэж Тунис улсын талаар ярих гэж бодож байна. За Тунист бол одоо маш олон хот зэрэг бослог гарсан. Армийн албан тушаалтнууд хүртэл одоо босгочдын талд ордгоо маа гэхэд одоо тушаалыг биелүүлэхгүй одоо гал нэгэхэд гал нэгэхгүй байдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар эсрэг хүсэл одоо армийн дотроос эсрэг хүсэл гарч ирсэн байгаа. Тэгэхээр чин шууд ирэх мэдлээ алдах тэр хамгийн гол үндэслэл болдог. Энд чи цэргийн юугаар л тогтож байгаа юм чинь те дарангуйлагч хүний ирэх мэдл бол те. За тэнд одоо байсан Бен Али гэдэг дарангуйлагч ирэх мэдлээ алдаж Сауди Араб руу зугтснаар Арабын хаврын давалгаанд унсан анхны дарангуйлагч болж байгаа юм. Тунис улсаас гарч байгаа те. За тэгээд тэрний дараа одоо шинэ үндсэн хууль батлагдсан. За шинэ сонгуул болсон гэд. За харамсалтай нь Тунис улсад нийгмийн эдийн засгийн асуудлаа шийдэж чадаагүй үдий хүрч байгаа юм бол 2021 оноос эхлээд эргээд авторитар хэлбэртэй шилжиж байгаа. Энд чинь баг одоо үндсэндээ 10 жилийн турш ингээд янз бүрийн үйл явдал болсон. Энэ донд ч бас төрийн эргэлтүүд гарч байгаа. Нөгөө улс төрчдийн аллаг болж байгаа. Тэгээд харамсалтай нь ерөөсөө ингээд юугаараа эдийн засгийн үзүүлэлттэй тийм олигтой үүдэн татчих чадаагүй л дээ. Тэгэхдээ Тунис ч юм бол нөгөө Африкийн орнууд дотор гайгуудад тооцогдсон шүү дээ. Тэгэхээр бусад Африкийн орнууд өөрөнөхөр ямар таархан байгаа вэ гэдг нь харагдаж байгаа. Энэ нөгөө нэг юу гэж counter revolution гэж яриад байгаа одоо энэ хувьсгал гараад эргээд бүгд дарангууд засаг тогтдог ийм үзэгдлээс одоо хамгийн сүүлд тэр үзэгдэл рүүгээ эргэж унсан энэ Тунис улс болж байгаа. Ихэнх улс бол 2 жилийн дараа 3 жилийн дараа эргээд дарангуй засаг тогтцсон. Тийм үйл явдлууд болоод байгаа юм лээ. За хувьсгал нэртэй боловч бодиттой өөрчлөлт авчраагүй гэдэг утгаараа Арабын хувьсгал бол өнгөт хувьсгал байсан гэдэг. Одоо яриа маш их явдаг. За энэ дэр нэг өнгөт хувьсгал гэдэг нэг чухал ойлголт гарч ирнэ. Юу хэлдэг вэ гэхээр за энд би өөрийнхөө бол ер нь ингэж одоо хамгийн товчхон нь бол популист хувьсгал гэж одоо хэлж болохоор байгаа. Яг жинхнээс ард түмний олонхын хүсэл зоригийг төлөөлөөгүй боловч чанга дуутай ямар нэг өнгийг брэндэ болгосон. Ер нь юу ч гэсэн өнгө төвсгөл гэж үздэг шүү дээ. Оросын 1917 оны хувьсгалыг улаан өнгөөр бүх юмыг ингээл тэгтэл үндэ бол тэр Романовын гэр бүлийг алж идэхийг одоо хүсээгүй л байдаг шүү дээ ард түмэндээ. Зовж исэн өөрчлөлт хэрэгтэй байсан. Тэгтээ хааныгаа алж идэх гэж бодоагүй. Хааны гэр бүлийнхэн өөрчлөлтийг хийгээд өгөөч намайг талхтаа болгоод өгөөч гэдгийг хүсэж ирсэнээс биш тэдрийг алаад ямар нэгэн одоо хааны алуурчд гарч ирээсэй гэж бол ард түмэн хараахан хүсээгүй байсан. Тэгтээ яг өнгө төвсгөл гэдэг утгаараа тэр нэг өнгийг тэр улаан өнгийг брэнд болгоод тэгээд явцсан гэдэг утгаараа энэ өнгө төвсгөл гэдэг санаа гарч ирдэг. Тэгэхээр юу за яг тэр нөгөө хаан засгийг унгаад шинэ үдэл суртал гаргаж ирж байгаа гэдэг утгаараа тэр бол хувьсгал мөн л дээ. Өнгө төвсгөл гэдэг нь болохоор үнэн чанартай хувьсгал биш юм. Зүгээр л төрийн тэргүүнийг сольж байгаа үйл явдал. Тэгэхээр энэ ихэвчлэн гадны нөлөөтэй явагддаг. Тэ өөртөө ашигтай дараагийн нэг юу одоо хүний одоо өдөрдөгчийг нэг нөгөө утсан хөлтэй гэж тийм утсан хөлтэй ч юм уу эсвэл зөвхөн өөрийнх нь талыг баримтлагчийг гаргаж ирэхтэй. Үннээсээ баримтлагдаг байж болно шүү дээ тий. Одоо энэ дэр нэг бүс нутгийн мөргөлдөөнүүд айгүйх гарч ирэх юм лээ. Нэг газар ингээ хувьсгал гарахад тэн дээр нэг эргэн тойрны улсууд нь ингээ таллаас нь оролцдог. Арабын нэгдсэн Эмират оролцдог ч юм уу. Сауди Араб оролцдог ч юм уу. Иран оролцдог ч юм уу. Тэр хойноос Турк оролцдог ч юм уу. Ийм асуудлууд ингээ гараад ирчдэг. Тэгээд гадны нөлөөтэй төрийн тэргүүнийг солих сонирхолтой. Тэр ард иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авъя гэсэн одоо за тэр нь яг нэгдүгээр асуудал биш те. Тэр нь дагуур үзэгдлэр одоо сайн нөлөө болвол болж яах байж болох юм те. Тэгэхээр нэг тийм төрийн тэргүүнийг нь солих гэсэн хувьсгалыг өнгөт хувьсгал гэж хэлж болж байгаа. За Тунисийн цэрэг айрам тухайн үед бол өрнийн орнуудтай нэгт хамтарч ажилладаг байсан нь үнэн. Тэгэхээр Бен Али гэдэг тэр дарангуйлагч бол бас өөрөнтэй ингээд холбоо харилцаатай сайтай байсан. Гэхдээ эцсийн үндэ нөгөө цэргийнхэн өөрөө ингээд цэргийн хүчээр унчиж байгаа юм л да тий. Тэгэхээр тэр чинь нөгөө өрнийн хамтрагч нөхдүүд нь өөрийг нь тонгорцно гэдэг асуудлынд яригдчих эхэлж байгаа байхгүй. Энэ геополитик маш их асуудал яригдана. Ялангуяа Америкийн үнэн төрхийн Арабын хавар гэсэн хувьсгал дээр юу яригдах юм бэл.
За хоёулаа нэг хамтран За ажиллагчаа. ойлоо цул засварлаад өнөөдрийн дугаарыг хамтран ажиллагчаад ордъё. За өнөөдрийн дугаарыг маань худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах нэртэй On Time технологи компани ивент итгэж байна. За On Time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан касын програм, касын тоног төхөөрөмж нийлүүлдэг компани. Мөн эм компанитай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээг үзүүлдэг. On Time-ийн онцлог нь хамгийн гол онцлог нь бол хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохдогоор ялгаатай. За On Time програмыг Монгол орнд даяар байдаг 6 болон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On Time-ийн програмыг ашигладаг. За On Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн бараа материалын зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр эм банкны эм бизнес аппликейшн ашиглаад авах боломжтой юм байна. Энэ тэр нь худалдаа эрхлэгчдэд 6 болон 8 нэрийн дэлгүүр одоо дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс маш тохиромжтой юм байна тий. Тэгэхээр On Time-ийн та тоног төхөөрөмжийг програмыг сүүлийн 6 сар ашигласан байх ёстой. За тэгээд та сүүлийн 6 сар амжилттай ашигласан бол 100 хүртэлх сая төгрөгийн бараа татан авах зээлээ ямар ч одоо хүн сурталгүйгээр бичиг баримт бүрдүүлгүйгээр салбар төчилгүйгээр ажлын алдалгүйгээр аппликейшнээр авах боломжтой юм байна. Энэ ер нь бол худалдаа эрхлэгчдэд маш хэрэгтэй зээл байна тий. Тэгээ өөрөө дэлгүүр дээрээ байдаг бараагаа авдаг хүлээдэг бараагаа авахын тулд зээл авах шаардлагатай үе тохиолдол хэний ч амьдрал тохиолдож шүү дээ. За та тэгэхээр хэрвээ On Time-ийн та хараахан On Time-ийн касын програмыг хэрэглэж болж амжаагүй бол On Time гэсэн Facebook хуудас руу чат бичээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн Сүхбаатар 4 8 дугаар хороо Central Tower-ын 708 тод дээрээ мэдээлэл аваад харилцагч үйлчлүүлэгч болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 77 34 44 77 77 34 44 дугаарыг утсаас аваарай. Өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. Худалдаа эрхлэгчдэд маш хэрэгтэй зээл байна. Манай доотлын байрны доотлын дэлгүүрийн нэг настай хчээд нэг настай хүмүүс чинь бас нэг технологи хэрэглэхээс айгаад яваад идэх чинь дэвтэр дээр хамгийн өгдлөж юм. Тэгээд тэгсэн чинь манай нэвтрүүлгийг үзээ On Time-ыг аваад хэрэглэсэн чинь өөстө амар гоё амар амар байна гэдэг чинь. Ямар гоё тий. За баярлаа. За өнгөт хөвсгөл гэхээр одоо ер нь баг шууд өнгөт хөвсгөл гээд хайнгууд 2003 оног хүрчин хөвсгөл энэ төр гэж баг гарч ирдэг байх шүү. Тэр чинь яг тэгвэл юу н тухай цонгуулаар ялсан хүнийх нь эсрэг нэг ялагдсан нам нь хувьсгал хийчихэж байгаа байхгүй. Нөгөө илүү маш их тийм хүчтэй популизм ингэж явуулсараад тэгээд бодглохлоор Монголын нөгөө 2007 оны 8 сарын 1-нд 2008 оны 7 сарын 1 лөө тийш үү. Тэр чинь шүү дээ 8 онд ч Олимпи аврахтаа болоод алттай болсон 7 он байхгүй юу? Тийм лөө. Тийм би оюутан болоод ингэж очиж исэн. Тэгээ Монголд тим юм болоод байна гэл надад бүр айгүй хэцүү байсан. Тэгэхээр тэр чинь нөгөө ялагдсан тал нь юу хийх гэж оролдож нөгөө эргэлт хийх гэж оролдож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг тийм популист хөдөлгөөн. Тэр Монголын тухайд яг гадны нөлөө ихэр орсон байсан. Одоо хүнд ашигтай байсан уу гэдгээр нь л харна шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бол үнэхээр хэлж мэдэхгүй дотооддоо бас өнгөл төвсгөл хийх оролдлого байсан гэж ер нь би ярьдаа шүү дээ. Тэгж хард юм уу тэр үйл явдлыг. Тий. Би бол яг харахгүй сонгуулийн үр дүнд бухимдсан ард иргэдийн. За тий үсэл санаа илэрхийлсэн тийм үйлдэл байсан гэж боддог. Тэгж бодох сонголт хийдэг. За ер нь төрийн тэргуун хөсгдсөн ч гэсэн хуучин тогтолцоо нөлдчихсэн үзэгдэл ерөөсөө маш их байдаг. Энэ нэг томоохон өөрчлөлт ерөөсөө авчрахгүй зүгээр нэг бодлогыг нь өөртөө ашигтай чиглүүлэх нөлөөг л гаднаас оруулцдаг тийм. Тэр бол тухайн нийгэм тогтолцоог үндэс суурьаар нь өөрчлөх, сайжруулах, ард иргэдийн нийтийн бүхэн хаппи байх тийм бүхэн аз жаргалтай байх улс төрийн тогтолцоог хүндрэлэхдээ одоо болтол олоогүй байна шүү дээ. Гэтэл нийтийн тэр одоо амьдрал ахуйг сайжруулах тэр үндэс угаар нь сайжруулах юм ерөөсөө биш юм байна шүү дээ. Зөвхөн зүгээр дараагийн удирдагчийг өнөөгийн удирдагчийг өөр удирдагчаар солих. Тэр нь бодлогын хувьд үзэл санааны хувьд чиг баримтлалын хувьд адилхан байж болно. Гэхдээ тэр хүн нөгөө тэр өдөө хатгаж байгаа тэр хүмүүсийг төрхирж байгаа санхүүжүүлж байгаа хүмүүст зориулсан ашигтай шийдвэрүүд гаргах хүн байх нь шүү дээ. Тийм тэгж одоо удирдагчийг нь сольдог үзэгдэл баг энэ Араби хувьсгал тэр чигээр тийм явчлаа гэсэн тиймэрхүү яриа их байдаг хгүй. Ялангуяа Араби орнууд өөрсдөө одоо нөгөө эргээд тогтчод байгаа дарангуй нийгмүүд дээрээс нь
Иран Иракийн талаас ер нь ийм пропаганда ч юм уу нэг тийм үнцгийг маш их ярьдаг тий. За Египт улсад юу болсон бэ гэхээр хөгшин залуу мусульман христос Египтчин бас харьцангуй нэг олон талт шүү дээ тий. За тэгээд дундаа хургын хүмүүс байна, ядуус хүмүүс, ядуу ард иргэд байна. Тэгээд эдгээр бүгдээрээ нийлээд хамт жагсаал тэмцэл хийж хоосны мубаракийг одоо огцруулсан. За энэ ерөнхийдөө 18 хоногийн дотор л одоо хоосны мубарак огцорч байгаа шүү дээ тий. Энэ хугацаанд нэг 800 гаруй одоо хүн амнасаа алдсан гэж ийм одоо тооцоо байдаг. Тэгээ мубарак огцрохтой болохоор нэг айрамд эрх мэдээ шилжүүлээд тэгж огцорсон байдаг шүү дээ. За 2011 2012 онд л сонгуул болсон. Тэгтээ үнэхээр одоо тогтвортой байдал ерөөсөө үсээгүй. За тэгээд 2014 оноос эхлээд эргээд авторитар дэглэм тогтсон гэдэг. Тэгээд одоо энэ дээр нөгөө бодож байгаа байхгүй юм. Нэг тийм дарангуйлагч нэг тийм юу амбиц байгаа даа. Ардчлан либерал одоо зарчмаар энэ ард иргэд юу ч амьдрч чадахгүй байна, сурахгүй байна, ойлгохгүй байна. Тийм учраас эргээд хэсэг дарангуйлал ч юм уу нэг тийм дарангуйл чи арай ойлгомжтой байхгүй. Одоо тэнэг хүнд болвол тийм. Нэг өдөртөгчөнд би тэр хүнийг хэлснийг биелүүл болоо. Арчлан парламентын засаг бүгд найрамдах засаг эн чинь бол их тийм нарийн нюанстай олон төлөөллийн арчил те. Энэ минь чинь бол баргийн хүн ойлгохгүй шүү дээ ер нь нарийн ярил те. Ялангуяа одоо хоцрогдсон ертөнцийн араб ч юм африк ч юм уу тийм хүмүүс бол ер нь ойлгохгүй. Тийм учраас ингэж эргээд заавал дарангуйлагч аясаараа ч юм уу эсвэл нэг тийм санаа бодолтой ч юм уу дарангуйлагч гарч ирээд тэгдэг юм шиг ингэ санагдаад тэгэд яг үнэхээр аль нь дээрийн аль нь доорын гэдгийг үнэхээр яг одоо арабын тохиолдлуудыг хэлэхэд хэцүүлж байгаа. Эдгээр энэ арабын улсууд бүгдээр арчсан намар явж үзсэн эргээд бүгд дарангуйлан тогтсон. Тийм л одоо байгаад байгаа юм л та. Эсвэл нөгөө нэг юу барууны империализм гэдгээр одоо юу ачихлаар эсэргүүцэл үзүүлчихлээр тэрийг нь дард иргэдэнд дэмжиж идэх ч юм уу яадаг чинь. Тэгээд ер нь угаасаа нэг либерал боловсрал байхгүй байгаагаас болж гарч ирж байгаа л да тий. За Лив улсад юу болсон бэ гэхээр Муаммар Гаддафи гэж нэг галзуу нөхөө байсан шүү дээ. 42 жилийн дараа одоо тэр Муаммар Гаддафиг чинь бүр ингээд дайнаар устгасан шүү дээ. Алж устгасан шүү дээ. Тэгээд энэ бол ингэснээр одоо 42 жилийн дарангуйл унсна. За Арабын хаварт юунд Арабын орнуудад шууд өрний цэргийн үйл ажиллагаа явагдсан ганцхан тохиолдол нь Лив. НАТО-гоос одоо оролцож агаарын цохилт үзүүлсэн. За энэ бол бүр Аль-Каида хүртэл ингээд оролцоод яваад өгсөн. Аль-Каида ч угаас эдгээр Афганистанд байгуулагдсан ч гэсэн Арабын исламын шашинтай бүх газар нөгөө жихадистууд ингээд сэл болоод үүр болоод ингээд байж идэг шүү дээ. За энэ дэр Аль-Каида оролцсон байгаа юм. За тэр Гаддафи унсны дараа тэр нөгөө чинь вакуум үүсэж шүү дээ. Тэн дээр нь Ансар аль-Шария гэдэг одоо Аль-Каидагийн угшилтай гэж хэлж болох нэг тийм жихадист бүлэг гарч ирсэн байна. За тэгээ ер нь 2014 оноос хойш Бенгази, Триполи, Тобрук гэсэн хотуудад өөр өөрсдийн гэсэн ашиг сонирхолтой бүлгүүд тэр хотуудаа эзлээд авцсан. Тэгэд улмаар одоо за 2000 энэ одоо өмнөх тэр Гаддафиг унгасан тэр хүмүүсийг одоо ялагч гэж хэрвээ нэрлэвэл тэр ялагчд хоорондоо өөр өөрсдөө ашиг сонирхлоороо байлдаж ирсэн тийм одоо иргэний танилыг болсон да. Үнэхээр хүн дээр нэр өгсөн энэ дунд мэдээж ард иргэд хамгийн их зовж байгаа тийм эдийн засаг сүйдэж байгаа хөгжил дэвшил зогсож байгаа тийм Гаддафи 2011 онд алагдсанаас хойш 3 жилийн дараа гэхэд одоо ерөнхийдөө улс төрийн түвшинд гарч байсан ахислэгчдүүд бүгд байхгүй болсон. Египт за энэ дээрэс нь Египт Арабын нэгдсэн Эмират улс одоо нэг талд нь зүүнний засгийн газрыг дэмжиж Турк, Катарын талаас нь барууны засгийн газрыг дэмжиж ингээд энэ бүс нутгийн ингээд нөлөө геополитикийн нөлөөнүүд ороод ирчихлээ ингээд одоо ингээд газрын зураг харж байгаагүй өөрийнхөө улсыг хаана гэдгийг ч мэдэхгүй хүмүүс энэ үйл явдлаас болж зовж байгаа шүү дээ. Тарчилж जैन тэ эрэмдэг болж जैन өөрөө хөгч जैन өөр хөгт нөхч जैन үлсгэлэн зовлон тэ цэвэр усч хөлж जैन юу ч гэдэг тэ. За ийм л байдлаар одоо лив гэдэг ус тэр сөөрөлд хөрсөн байгаа юм л да. За тэгээд тэр дунд чи одоо энэ 14 оны үйл явдал гэхэр чи нөгөө юу чи аль хэдийн гараад ирсэн явж байгаа. Исламын улс бүлэглэл ISIS тэ. Тэр чинь бас энд нэг хот эзлээд авцсан өөр юм бас ашиг сонирхлыг гаргачаал үзээд байгаа. Ингээл ерөөсөө хэд хуваагдсан. Энэ лив улс бол үнэхээр аимшигтай үр дагаварт хөрсөн л дээ. Хамгийн хүн дээр нэр өгсөн. За нэг ер нь бол 3 улсыг л нэрлэх гээд байгаа. Одоо энэ Арабын хувьсгалаас болж хамгийн их зовлон амсаж байгаа. Тэр 3 улсуудын нэг нь. За үлдсэн улсуудын одоо ер нь ярих юм. За тэгээд
өрний одоо өнцгөр гэх юм бол за одоо ч гэсэн хагаралтай байгаа. Одоо ч гэсэн газрын тосны хамааралтай байгаа. Энэ газрын тос гэдэг ч одоо ямар амар хараал вэ л гэж одоо харагдаж. Одоо өнөөдрийн байдлаар ингээд Венесуэл улсын нөхцөл ингээл харагдаж шүү дээ. Гэтэ газрын тос хараал газрын тос бол маш их байгалийн баялаг. Тэрийг зөв ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө газрын тосоо байгалийн баялгаа зөв ашиглаж чадахгүй нөгөө хараал болчиход байгаа орнуудыг ингээ харахаар нөгөө нийт ард түмнийх нь өөртөө боловсрал гэрэлтгийгээ гэдэг чинь чухал үгэж харагдаж байна. Яг нь Нийт ард түмний иргэдийнх нь боловсрал ардчилсан чөлөө сонголтын талаарх ойлголттой улс төрийн идэх оролцоо энд үнэхээр чухал. би ягаад хараал гэж бодоод байна вэ гэхээр баялаггүй улс байсан болвол за эсвэл нэг дунд зэргийн баялагтай ч юм уу те улс байсан болвол тодорхой хэмжээнд аажим хөгж болоод байгаа байхгүй. Ийм амар огцом их баялагтай болохоор гадны нөлөө хитрхи хүчтэй орж ирдэг. Тэнд дунд бүгд нэг даргуулагч тавих сонирхолтой. Даргуулагч тавигчлаар улсын төсөв иргэнээс хамаархаа болчдөг. Тий. Тэр бол тэр газрын тосны орлого нэг концессийн гэрээгээр өгсөн тэр бүх юмудаас өөрийнх нь одоо бүх хөрөнгө мөрөнгө тэр юм бүрдээд бий болчдөг учраас надад бол тийм утгаараа ард түмэнд хизээч сэхэх одоо ухаарл боловсрол эзэмших боломж олддгүй биш үү гэж санагддаг утгаараа надад хараал гэж санагдаад байгаа юм тий. Одоо илүү хэцүү гэдэг утгаараа явж юм уу тий. Тий илүү одоо чаленжийн буюу тий шаардлагатай. Яг чиний наад өнцгөөс харсан чинь солонгосыг бодлоо л да. Тий. Гайхалтай өгч шүү дээ. Баялагийг бий болгож байгаа байхгүй. Бага баялгаа хэрхэн удирдах вэ манай чиг биш. Баялагийг бий болгож чадчихээн. Тэрэн зориулсан хөрөнгө оруулалтуудыг хийж чадчихээн. За үдэл суртал болон ноу хавнууд Америкаас авсан байж болно тий. Тэгэхдээ үнэхээр л өөрсдөө зовж иж босгосон шүү дээ уралцаа тий. За сир гэж нэг аюул байна. 2011 оны 3 дугаар сард эхэлсэн одоо Башар аль-Асадын эсрэг тэмцэл 21-р зууны хамгийн цусд хамгийн эмгэнэлт иргэний дайн болж явсан. За дараа гэдэг хотод одоо өсвөр насны хүүгүүд одоо засгийг шүүмжилсэн юм граффити зурсан. За тэрнээс тэр зурсан хүүгүүдийг баривчлаад зодож тамснаас болж одоо энэ одоо Сирийн Башар аль-Асад эсрэг тэмцэл одоо эхэлсэн. Нэг одоо оч үсрэгсэн үйл явдал гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь бол нэг иймэрхүү байдлаар өрнөсөн гэж үздэг. За эхэндээ 50 жагсаалаар ерөнхий шаардлага тавьж болсон та нар одоо улс төрийн илүү нээлттэй болгооч. Зүгээр энэ чинь хуулийн зарим нэг өөрчлөлт бас оруулахад асуудал яригдчихэж шүү дээ. Авилгыг бууруулах гэдэг ч одоо жишээ нь юу вэ? За тухайд энэ чинь одоо шилэн дансмас гэж хэрэгжүүлэх боломжтой болцгоёг яриад байгаа шүү дээ. Тий, тийм одоо юмаа хэрэгжүүлээч гэсэн ерөнхий шаардлага тавьж байсан. Асад бол шууд гал нисэн. Шууд л очил бүгдийн буудаал тараасан. За тэг жагсагчдыг террорист гэж нэр хаяг өгөөл өөдөөс нь танк тавиал тийм л үйл явдал одоо өрнөсөн байгаа даа. Жирийн иргэдийг буудахаас татгалцсан цэргүүдийг одоо нэг Асадад үнэнч цэргүүд нь өөрсдөө айрам дотор буудаж байсан. Тийм үйл явдал. За энэ Сирийн үйл явдал бол мэдээж тусдаа дугаар болохоос аргагүй тий. За тэг шашны энэ явандаа мэдээж нэг шашны сектүүдийн хоорондын тэмцэл болж хуурж байгаа. Тэгээ ер нь Сирийн энэ сүүрэл самуун дундаас л ер нь исламын улс бүлэглэл гараад ирчлээ л гэж ер нь явдсан шүү дээ. За Иран, Ливаны дэмжлэгтэй Хизболлах гэдэг одоо бүлэглэл одоо Асадыг хариуг унах гэжсэн 2015 он хүртэл тэмцэл өрнүүлээд тэгтэл 2015 онд Асадыг дэмжиж Орос ороод ирсэн. Нөгөө Кремлийн тогооч чинь ийш очижсэн. Пригожин. Тий. Хоёр харимтайгаа үйл ажиллагаа явуулсан гэдэг байхгүй юу? Тэгэхээр л одоо яг ингэж хоёр одоо их гүрний Clash of одоо Empires гэдэг гэжтэй. Хоёр мөргөлдөөнүүд хаана өрнөж тэнд л одоо жинхэнэ энэ дэлхийн там бараг тэнд байдаг гэж хэлж болохоор болж байгаа. Тэгээ хамгийн аимшигтай нь энд нөгөө тухайн одоо өөр эзэнт гүрнүүдтэй одоо улс орнуудтэй орлоо гэхэд тэдэн дандаа л нөгөө эдийн засгийн ашиг сонирхолтой. Энгийн номхон иргэдийн сайн сайхны төлөө тэр болгон боддгоо тэдний эрх ашгийг тэднийг хамгаалах гэж ордгоо гэхээр үг. Тий. За тэгээд энэ Сирийн иргэний дайнд бол үдээ хүртэл 500 мянган хүн жирийн иргэд ш 500 мянган жирийн иргэд халагдсан гэж байгаа. Хэдэн сая сирчүүд ирэмдэг болсон гэдэг ийм байдалд хүрсэн байгаа. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчтай танилцуулж бат. Тэгээд яг Сирийн дайнаас зүгээр өргөжлүүлэхэд энд зөвхөн нөгөө одоо чи тий орчин үед барьсан барилга байгууламж ч юм уу тий хүн зан маш ихэд амнасаа алдаж орон гэргүй болж тий дөрөв шаардлагатай болж хүмүүлгийн том хямрал болж байгаа. Үүний хажуугаар нөгөө
Сирд байдаг Эртний Ромын үед баригдсан Палмира хэмээх гайхалтай хот. Археолог түүхийн маш олон дурсгалууд үг болсон. Амжигтай бөмбөглөлтөнд төрсөн. Хүн төрлөختийн нэгэн ой санамжтай байхгүй тий. Харамсалтай. За хоёлаа. Энэ харамсалтай. Нэтэйгээ төр засварлаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ивент итгэжтэйг дөр тий. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань Од Мөндөр сувгийн алтан гишүүд өнөөдрийн дугаарыг дэмжин та бүгд төрөгж байна. За алтан гишүүд хинбэ гэхээр ер нь бол шинжлэх ухаан танин мэдхүүг дэмждэг, Од Мөндрийг дэмждэг хүн болгоныг бид нар алтан гишүүд гэж нэрлэдэг. Гэхдээ яагаад заавал ингэж онцгойлоод байгаа вэ гэхээр бид нар үйл ажиллагаагаа явуулахад мэдээж манай нэвтрүүлгээд хамтран ажиллагчаар орж болно. Мөн бидэнтэй адилхан шинжлэх ухаан танин мэдхүүг дэмжих түгээх сонирхолтой маш олон хүмүүс монголчууд байдаг. Бид нар танд өгдөг тэр ханд байранд бид нар үйл ажиллагааныхаа тодорхой бараг дийлэнх зардлыг ингээд төлбөр тооцоогоо хийгээд бид нар студид хоног төхөөрөмж ажиллуулаад тог цахилгааныхаа мөнгөийг төлөөд ажилтдаг юм байгаамаа. Тэгэхээр та бүхэн Од Мөндрийг дэмжихийг хүсвэл Од Мөндрийн алтан гишүүн болохыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 94,400 IBAN-тай 41 91 04 518 41 91 04 518 дугаарын дансанд 100,000 төгрөг шилжүүлээд манай алтан гишүүн болох боломжтой. За бид нар алтан гишүүд гээд Facebook-ийн нэг нууц групп хаалттай бүлгэн нээсэн байгаа. Энэ дээр манай нэвтрүүлгүүд маань шууд лайваар ордог. Тэгэхээр лайвын туршдаа нэвтрүүлгээ үзээд хэрхэн бид нар нэвтрүүлгээ бичиж хөглөж байгааг хараад мөн лайвын туршид бид нартэй лайв комментар холбогдоод өөрсдийн санал бодлоо өргөх бүлэн боломжтой байдаг. Мөн бид нар Од Мөндөр маань 4 сарын 29-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг жил болгон. Тэгээ нэг хүн энэ жил төрсөн өдөр хизээ вэ гэж асуусан байлээ. Тэр асуултыг би ойлгоогүй. Хүн нэг өдөр сөрдөг юм. Нэг хаврын дунд сарын тэдний гэж цагаан сартай л адилхан юм бодсон юм шиг байгаа. Тэгэхээр Од Мөндрийн төрсөн өдөр бол жил болгон 4 сарын 29-нд болдог. Харин энэ төрсөн өдрийн арга хэмжээнд манай зөвхөн алтан гишүүд хаалттай бүлгэнд нэгдсэн биднэрт 100,000 болон түүнээс дэш төгрөгийн ханд өгсөн сонсогчд маань энэ арга хэмжээнд оролцсон юм аа. За тэг өнгөрсөн жилийн арга хэмжээ бол нийтгэр болсон. Нийтгэр сайхан болсон. Энэ жилийнх бол илүү нийтгэр сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Та тэгэхээр шинжлэх ухаан танин мэдхүүг Монгол түгээхэд Од Мөндрийг дэмжих хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 94,400 41 91 04 518 дугаарын дансанд 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь өөрийн холбогдох утасны дугаар болон Facebook нэрээ бичээрэй. Манай админ тань руу холбогдоод таныг алтан гишүүн хэмээх хаалттай группт оруулаад төрсөн өдрийн нийтгэр төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцуулнаа. Би бээр алтан гишүүн байж байгаад хөтлөгч болсон хүн байна. Тийм шүү дээ. Би чамайг өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр анх удаа харсан шүү. Бидний ширийн дээр нэг танихгүй залуу суугаад байсан. Оройч суусан. Тэгж байгаа Од Мөндрийн нэг болцсон байх шүү. За. Нөгөө хамгийн хүндэр нэр өгсөн улсууд гэж ярьсан шүү дээ. За Сир байсан, Либ байсан, за 3 дахь нь болохоор Йемен байгаа. За Арабын ертөнцийн хамгийн ядуу улс гэж бараг л аль биесээр тодорхойлогддог. Ийм хүнд зовлонтой улс байгаа. За Сауди Арабын нөлөөтэйгээр Абдулла Сале гэдэг нэг тийм дарангуйлагч байсан. Тэр дарангуйлагчийг Сауди Арабын нөлөөтэйгээр унах гэрээ хилцэр явагдаж байгаа байхгүй. За тэгээ гэрээ хилцэр явагдах хооронд нь тэр оронч бас янз бүрийн террорист үйл ажиллагаа тийм байдалтай тийм үйл явдлууд болж байгаа. Тэгвэл ямар ч юусаа хилцэр хийсээр хагаад тэр дараагийн дэд ерөнхийлөгчтэй халбан тушаалаа хүлээлгэж өгөөд энэ Абдулла Сале гэдэг дарангуйлагч бол буусан. Тэгвэл уг нь бол ингээд 50 замаар дараагийн үйл явдалдаа шилжсэн анх ганц улс нь 50 замаар төрийн эрхийг дараагийн ээлжин шилжүүлсэн тийм тохиолдол уг нь бол Арабын ертөнцид энэ Арабын хаврыг гэдэг нь хувьцлын давлгаанд ганц тохиолдол нь энэ 50 замаар гэсэн үг тийм. Тэгтээ 2014 15 онд мөн л адил олон талын оролцогчтой энэ дахиад түрүүний яриад байгаа энэ том нэг хэдэн атманууд байгаа шүү дээ Арабын ертөнцийн тийм. Катар, Арабын нэгдсэн Эмират, Сауди Араб гэсэн энэ нөхдүүд ингээд янз бүр оролцоод за Египтээс ороод ирж байгаа тийм. Энэ нөлөөтэйгээр ингээд тал талаас нь ингээд та хувааж ицсээр байгаа л эргээд иргэний дайны талбар болж хувирсан. За тэгээд эцсийн Йемен улс бол балгас болж дууссан гэдэг. Тэгэд энэ Йемент энэ тийм ингээд за улс төрийн ашиг сонирхолтой нөхдөд байгаад байгаа Аль-Каида гэдэг жихадистууд гэдэг ингээд бүлэг байгаа. За исламчин дотор бас шиит сүннит гэж юу болоо гэдэг зөрчил мөргөлдөө үүслэгээд Йемент болохоор трибал гэж байгаа байхгүй. Овг аймгийн. Тэг Овг аймгийн. Тэгэд бүр довж ялганы нөхдөд
Маш тийм том улс биш шүү дээ. Одоо манай нэг 2 аймгийн газрын нийлүүлсний дата байна уу да, нэг тиймэрхүү 3 аймаг ч юм уу. Тийм газар тэгээд ихэвчлэн нөгөө нэг юу ямар ч үржил шимгүй хад асах уулта тийм газар байгаа даа. Тэр чинь нөгөө эрг орчмын нэг хэдэн хотоор л ингээд амьдэрдэг тийм газар байгаа даа. Тэгэхээр чинь энэ баг Овг аймгийн нөхдөд аваачаад пулемот базука өгсөн юм шиг баг тийм байдал үүссэн гэж би миний хувьд бол баг харагдаад байгаа байхгүй. Йеменийн нөхцөл байдал дээр. За одоо Арабын хувьсгал гэж яриад байна. Араб гэдэг нэртэй улс маань юу болоод байна тэгэхээр Сауди Араб гэдэг улс. Энэ хувьсгалд бол баг юу ч болоогүй. Угаасаа болохгүй тий. За тэмцэл гарч эхэлсэн байгаа нэг тийм адил энэ ч нэг хөдөлгөөн ингээ угаасаа Араб даяар өрнөж байгаа юм чи тий. Тэгэнгүүт засгийн газар гэж хаана тий. Яасан бэ гэхээр 130 тэрбум $, долларыг одоо нийгмийн хөгжил зарцуулах тийм шийдвэрийг одоо багц реформын одоо багц төслүүдийг те том амар ч мангар их мөнгөтэй юм чи те. Энэ 2011 оны үйл явдал яриад байгаа. 2011 оны 130 тэрбум $, яриад байгаа. Ийм их мөнгө амлаад бид нар одоо сайхан хөгжүүлнэ гээл те. За нөгөө тэгвэр бүх төрлийн эсэргүү янз бүрийн хөдөлгөөнүүд бүгдийг хориглосон. Одоо ер нь тас хориглосон л да. Одоо дэмжихгүй гэдэг юу яадаг ч юм зөөлөн аргаар үзээгүй. Тэгэхээр нөгөө нэг stick and carrot гэдэг шүү дээ. Луун ташуур хоёроо хоёулын өгсөн байгаа байхгүй. Тэгжээж бас нэг тодорхой хэмжээнд зогсоож чадсан. Тэгэд одоо түрүүний ярьсан Арабын нэгдсэн Эмират улс, Катарт бол бараг л бас юу ч болоогүй. Тэгэхээр зүгээр нэг бодоод үзэхэд ер нь ямар төрлийн дэглэм байгаа нь ер нь хамаагүй. Хүн сайхан амьдарчлаа байл тэгэл тэр байдал үргэлжилж илээ. Зүгээр байгаа юмыг битээ оролдоо гэдэг. Тийм л одоо үйл явдал одоо юу ажиглалтын дэс хийж болохоор байгаа байхгүй тий. За үр дүнгийн одоо зүй тогтолно гэх юм уу. Тэр тухайд одоо юу ярьж болохоор байна вэ гэхээр одоо Тунис, Египт гэсэн улсуудад айрмын жагсагчдын талд ороод тэгэнгүүт даргуулагч өөрөө бүр зайлахаас өөр аргагүй болж байгаа. Маш хурдан ингэ дэглэмийн өөрчлөлт гэдэг шүү. Алга гуруулж байгаа юм шиг ийм одоо байдалтай явсан. Лив, Сир, Йемен гэсэн энэ төрлийн 3 улсууд одоо дэглэмүүд нь аюу удаанд хийссэн. Тэгээд тэсэх тусам гадны тоглогчд одоо улам олон одоо нөлөөнүүд олон талаас өнгөлзөн шүү дээ. Тийм тоглогчд орж ирээд олон жил үргэлжилсэн цусд мөргөлдөн өмсөж явандаа тэр нь одоо шийц сүнитийн одоо зөрчил болоод ирсэн. За тэгээд Йеменд бол бүр отог омог довж ялганы дайм болж хувирсан гэж байна. Нэг сумын багийнууд танк эсрэгцэгчтэй тавих гэдэг л гэсэн үг шүү дээ. Харамсалтай юу тий. За эндээс нэг ажиглалт хийж болохоор байгаа юм. Арабын хавар гэдэг энэ хувьсгалын давалгаанд нэг ч хаанцаас өгнөг. Тэгвэл хаанцаас өгнө бүгд хэвээр үлдсэн. Марокко, Йордан, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар, Кувейт, Оман, Бахрейн эдгэрч бүгд хаанцаас бол нэг ч өгнөг. Тэгэхээр нэг тийм олон 100 жил мэл үргэлжилсэн нэг тийм төрт ёсны яс чанар гэдэг нэг юм бас байгаад байгаа байхгүй. Тэр чинь нэг язгууртны боловс би бол тэгж л ойлгоод байгаа юм л да. Язгууртны боловсрол гэж нэг байгаа шүү дээ. Тэр чинь язгууртан хүн чинь нөгөө улс төр тэр нэг ядаж дэлхийгээ болий бүс нутгийн улс төрийг ойлгож идэг. Тэгэхээр за нэг иймэрхүү юм болоод байгаа маань энэ эсрэг юм хийхдээ амархан юу гэдэг ч юм уу те. Тэгэхээр нэг дарангуйлагчт нь болохоор одоо юу гэдэг нөгөө аимшигтай авилга те. Тэр одоо ялзарлан эцэст нь ингээд өөрсдийг нь унгахад хүрэж байгаа. Дээрэс нь нөгөө нэг хаан засагтай болохоор тэр нөгөө ард түмэнд айгу ойлгомжтой. Манайхын ингээд хаантай би энэ хааны дор амьдардаг. Тэр хааны унгах талаар тэр хизээч хитэн наснд хитэн төрөлтөн тэр хүний санаанд орж ирэхгүй. Тийм байдал байдаг гэж харагдаад байгаа хгүй. За цаг гэвэл чинь барууны нөлөө оролцоо гэдэг юм заашгүй ярих хэрэгтэй болж байгаа. Америк нэгдсэн улс НАТО болвол за нийт Арабын ертөнцид жигд нэгдсэн бодлого явуулаагүй. Улс болгон дээр өөр байрсуртай ингээ байгаад исэн. За эхэндээ бол маш хүлээцтэй ажиглаж исэн. За найрсаг харилцаатай дэглэмүүдээ яаж авч үлдэх вэ? Нэгдүгээр хувьсгалт нь яаж хийсгэчихгүй байх вэ те. За найрсаг бишиг нь унгахчихвал дараа нь ямар дэглэм тогтоовол зүгээр вэ гэдэг ийм одоо тооцоо хийгээл ингээл байжсэн байдаг. За энэ дээр сонин үйл явдлууд болсон байгаа юм л. За Египт улсын тухайд гэх чинь Обама эхлээд Мубаракийн талд байсан. Тэгж байжсэн одоо унгах нь гарцааг болоод ирнэ шүү дээ. Дийлдэж болоод тэгэнгүүт нь шууд байр суурь өөрчлөөд нөгөө Мубарак нисэлж байгаа юм. Тийм одоо байдал үүсэж байгаа. За түүнээс үсгэх чинь одоо Францын нөлөө ихтэй
оппортунист чинь ер нь хойд Африк Францын нэлээд их байдаг шүү дээ. За эхэндээ Бен Алид цэрэг зэвсгээр тусална одоо riot police гэдэг шүү дээ. Нэг юутай бослого дардаг цэргүүд нөгөө нулимс сасруулж янз бүрийн цастан үүсдэг юм. Тэр талаар мэрэгсэн тим цэргүүд одоо өгч явуулна гэжсэн гид маргааш нь шахуу баг байр суурь өөрчлөөд одоо та нарын даргуулгачаа солих болсон. Ичхүүр сонжургүйгээр байр суурь өөрчилсөн. Францын зүгээс бол тийм одоо сэн үйл явдлууд болж исэн байгаа дамаа. За Сауди Араб, Бахрейн гэдэг энэ улсууд дээр бол одоо хувьсгал гарах одоо юу гарахыг оролдоход завдахад Америк нэгдсэн улс баг юу ч хийлээг баг. Одоо юу тэр чинь мэдээж энэ чи юу штэ. За өрнийн голгол үзлээд байгаа штэ. Капитализм, либерал нийгэм, одоо хувийн өмч, хувийн хөвшилтэй энэ бүх юмнууд хүний эрх хэрэгжүүлээ, хүүхдийн эрх хэрэгжүүлээ те. Энэ бүх юм чинь ойролт оронд Арабын ертөнцид угаас байхгүй штэ. Тэгэхээр тийм багт чинь одоо энэ хоёр найз улс дотор нь тэрийг нь эсэргүүцэх хувьсгал гарах гэдэг чинь юу ч дуурахгүй байж хаад унтраач байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн ашиг сонирхол мөнгөний ашиг сонирхол гэж байгаа. Тэгэхээр ер нь одоо сайн хэлсэн ардчлал хүний эрх хэрэгжүүлээ үндсэн хууль те либерал нийгэм гэдээ ярил л та тэр орнууд бүгдээр одоо хог гэдэг нь ойлгомжтой. Тэгтэл ливийг болохоор дараатал бөмбөгчдөг. Сауди Араб дээр юу ч хэлдэг. Тэгж ярил 9 сарын 11-ний үйлдсэн 19 террористийн 15 Сауди Араб иргэн байсан. Осама бин Ладен өөрөө Сауди Араб иргэн. За яг хуу энэ дээр шууд ингэж хамаатуулах нь бас учир дутагдaltaй байх л яг гэвэл энэ чинь Сауди Арабын засгийн газартаа хамаагүй жихадист хүмүүс байгаа шүү дээ. Тэгтэл Сауди Араб хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр үжил санааныхаа хувьд та одоо өрний улсууд ялангуяа Америк нэгдсэн улс та нар юу ардчлалыг өний эрх хэрэгжүүлэг экспортлох гэж оролдсон бол үнэхээр дэлхийг либералчлах гэж оролдсон бол одоо энэ дээр л харагдах хэрэгтэй байсан. Адилхан бүгдийг шүүмжлэх хэрэгтэй байсан. Тэгтэл яг өөрийнхөө юуны улсуудыг шүүмжлээг. Үнэхээр зэсээ цохиулгасан гэж одоо харагдаж байгаа байхгүй. За энэ дээр нэг NGO-д иргэний нийгмүүд баха ажилласан байдаг. Ардчлалыг бэхжүүлэх үндэсний байгууллага, эрх чөлөөний өргөө, за энэ Freedom House гэдэг мэтгээд орчуулж байгаа. За тэгээд Европын ардчлалын сангууд гэдэг энэ баахан одоо юуны байгууллагууд, төрийн бүс байгууллагууд ингэ байдаг. За энэ одоо хүмүүс болохоор хувьсгал гарахаас бүр хэдэн жилийн өмнөөс олон одоо идэвхтнүүдийг олон мянгаар нь бэлтжижсэн. За энэ дээр одоо дөрүүлж дарангуй засгийн удирдагчид танд өнгөт хувьсгал хийсэн штэ гэж одоо энэ одоо риторикийг маш их ярьдаг. Тий. Тэгтэл үнэндээ бол одоо ийм байхгүй юу? Арабын хавар гарсан гараагүй Америк еврочууд дэлхийд даяар тийм үйл ажиллагаа явуулж лээдэг. Монголд ч гэсэн байгаа шүү дээ. Джон Маккейн байгуулсан бүгд найрамдчдын олон улсын хүрээлэн Монгол үйл ажиллагаа явуулдаг. Би тэднэртэй хамтарч ажиллаж байсан. Сонгуулийг одоо ийм маягаар явуулд юм а. Одоо популист биш буюу одоо яг зөв утгаар нь ингэж хийд юм а. Сурталчилгаагаа ингэж хийд юм а. Ийм сонгогчтой харьцаад хэрэггүй байд юм а. Гэдэг ч одоо нөгөө хэдэж манай талд орхооргүй сонгогчтой бол тэнд бити цагаар тэр бити мөнгө зарцуул гэдэг ч юм уу. Тэнгүүтээ голын нөгөө swing буюу савлгаатай floating гэж бас хэлээд байдаг те. Тэр хүмүүстэй болохоор ингэж харьцах хэрэгтэй маа. Энэ тэр маш системтэйгээр заадаг тийм одоо юу байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэгэнтээ Америкийн загвараар явж байгаа юм бол одоо арчлан одоо парламентын засгаар явж байгаа юм бол тэд бид нэр өөр энэ засгийг биднээс илүү сайн чадаад байгаа улсуудаас суралцахаас өөр аргагүй гэж би бодоод байдаг байхгүй. Тэгэхээр тэр байгууллага бол одоо Монголд өнгө төвсгөл хийтлээч хаач байсан тий. Тэгэхээр ийм энэ одоо саяны нэр дурдсан тэр байгууллагууд энэ ардчилгүй улсуудад мэдээж илүү одоо эрчимтэй үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой шүү дээ тий. Арабын авар гарсан ч бай гараагүй ч бай тэнд нэг хүн өргөө шатаасан ч шатаагүй ч бай энэ бол ямар тийм хүмүүс бэлтгэгжил байдаг гэсэн. Бэлтгэгжил байдаг, шоронд оржил байдаг, хилмэгжил байдаг. Ерөөсөө тийм л одоо юу гэсэн. Нэг тийм тэмцгийн төлөө төрсөн юм шиг гентэй хүмүүс байдаг шүү төвөр тий. Тийм л одоо юуны нөлөө гэж ийм болсон байгаа дамаа. За эцсийн эндээ Мухаммед Боу Азизи гэдэг жимсний худалдаач нь өөрийгөө шатааснаас хойш 3 жилийн дараа Арабын ертөнцийн даяар сөрөг хувьсгал өрнөж өмнөхтэй адил зарим тохиолдолд өмнөхөөс ч дарангуй дэглэмүүд тогтсон. Жишээ нь Египтэд одоо байгаа генерал Сисигийн дэглэмийг одоо Мубаракийн үеэс ч илүү аимшигтай гэж ер нь тодорхойлдог бол улсын төвшөнд. Одоо Арабын ертөнц бараг бүхэлдээ хувьсгал гэдэг үгнээс айдаг болсон. Уг нь тэр чинь нэг итгэл найдвар байх хэрэгтэй шүү дээ уг нь тий. За Сир 500 мянган хүн өглөө 5 сая хүн дөрвлээ. Исламын ус бүлэглэл гарч ирлээ.
Орос ойрогт орнд цэргийн хувьд илүү хүчрэхэг боллоо. Йеменд хүчрхийлэл үүсгэсэн зовлонгоор 400 мянган хүн нас орлоо. Шиит сүнэтийн хагарал улам гүнзгийрлээ. Ливийн дөрвөсөд Европт хүрэх гэж одоо Ливийн дөрвөсөд Европт хүрэх гэж газар дундын тэнгис олон мянгаар живж өгч जैन тий. Ливийн зэвсэг эргэн тойрны улс руу тарж ян тэр бүс нутгийн мөргөлдөө нэг улам даамжруулж байна. Одоо хараа Англи их сурвалжтайраас харахаар Арабын одоо хавраас хоёр талтай үр дүнд гарсан гэж байгаа гэдэг. Эн чинь бол барууны пропаганда шүү дээ. Бодит байдлуудыг ингээд харахаар хоёр тал гэж хэлээд байхаар байхгүй. Энд бол дандаа муу юм болсон. Одоо энэ олон жилийн дараа ингээд харахад тэгэхээр надад одоо тэг санагдаж байгаа байхгүй. Энэ дээрээс бас нэг юм би бодоод байгаа нь Америкт за одоогийн ерөнхийлөгч нь ямар ч байдیں۔ За одоо нэг founding fathers гэж байгаа шүү дээ. Байгуулсан одоо жинхэнэ эрх чөлөө арчил гэдэг мэд зүрхэндээ тээжсэн. Тэр хүмүүсийн үзмжээр болвол магадгүй дэлхийг либералчлах гэдэг эцсийн амбиц нь байдаг болвол Арабын хавар бол энэний асар том бүтлэг байсан. Хэрвээ тийм аженд байсан бол за байгаагүй бол хамаагүй зүгээр реал политик гэж нэрлээ явчих тий. Одоо би болохоор ингэж бодоод байгаа байхгүй. Венесуэл дээр харъя. Одоо нэг юм өнцгөө байгаа. Үнэхээр одоо газрын тосын сонирхож байгаа нь үнэн тий. Тэгээд тэгтээ хичнээн тэр сонирхол байлаа гэд барууны империализм байлаа гэд тэр нөлөө нь орлоо гэд Венесуэл эннээс дээрдэх нь л ойлгомжтой гэж юу н харж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо эн чинь нөгөө араб гэд хэцэрхий том ертөнцийг бариад авцсан. Тэндээ ингээд хувьсгал нөгөө төрийн мэс байгууллагуудаараа дамжуулаад тэр юм гүйцэд хийж чадаагүй эргээд ингээд унтсан байж болно. Венесуэл энийг гүйцэд хийж чадах юм уу гэдгийг одоо миний бодлоор хармаар байгаа байхгүй. Тэ үргэлжлүүлээ дараагийн улсууд нь ээлжийг хүлээж шít. Колумб, Куб улсууд. Тэгэхээр энэ дээр л хармаар байгаа. Тэгээд одоо бүр ингээд яагаад би тэгж бодоод ирсэн бэ гэхээр глобалчлах анхны туршилт бол миний бодож байгаагаар миний үзэж байгаагаар Монголын эзэнт гүрэн байсан. Тэгэхээр хамгийн анх туршаад фейлдсэн нь Монголын эзэнт гүрэн байна. Арабын хавар дээр Америк хийх гэж чадсангүй. Одоо нэг жижиг улстай чадах нь үзээтгэе гэж би баг бодоод байгаа. За баярлалаа. Маш сонирхолтой дугаарайлаа. Их олон юм бодуулахаар эргэцүүлж бодуулахаар дугаарайлаа. Гэхдээ яг эднэрийн дараа би зөв юу бодвоо гэхээр хин нэгэн супер баатартай ардчлал гэсэн тэм далбаатай ч юм уу цээжин дээрээ үсгтэй супер баатар улс гүрэн гарч ирээд аврахгүй. Энэ газрын эзэн бол бид нар өөрсдөө. Тийм. Тэр улсын иргэн бол эзэн бол тэд нар өөрсдөө. Тэгэхээр улстай, газартай, баялагтай эзэн байхын тулд өөрсдөө боловсралтай, чадвартай, хүчтэй, идэвхтэй байх хэрэгтэй. Яг нөгөө ирээд манай улсыг хөгжүүлээд өгөөч гэдэг утгаар нь биш. Надад боломж олгооч. Шудраг хөдөлмөрөөр баяжих боломж олгооч. Тэрийг л одоо энэ баг Куб, Колумб гэсэн улсууд Америкт хадаг бариад очиод гуймаар байгаа байхгүй. Тэгж бодоод байгаа сүлээд. За баярлалаа. За ингээд та бүгдээ шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөхцөл студид ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сув, NCV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи од мөндөр сувгийн алтан гишүүд ивент этгэн та бүгд түргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.